За өдрийн минь төрөг одоо бараг үдээсээс болчихлоо доо. Оройн минут төрөг. Энэ зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл ер нь бол ингээд судалгаануудыг хараад тахт хэрэгтэй. Хамгийн чухал хэрэгтэй болчиход байгаа. Ард иргэдийн хүсэж байгааж юм. Тэгвэл зүгээр энэ манай улсын хурлын гишүүдээс асуугаад байна. Сангийн хамтаа холбоотой тооцооллуудаа зөв хийхгүй бол их сонирхолтой л харагдаад байна. За яг өнөөдөр одоо энэ баталгаад overnight санхүүжилтийн хувьсах софтвер чи хэдэн хувийн хүйтэй байгаа. Таанаас яг зээл авах үедээ нь хэд болох магадaltaй. Нэмэх 1.6 гिचж байгаа. За дээрээс нь хөрөнгө нөөцөлж баталгаажуулсны хураамж жилийн 0.5 гिचж. Тэнийг яг тодорхой болгоод бид өнөөдөр 18 жилийн хугацаанд ийм хэмжээний зээл аваад ийм хэмжээнийхээр иргэн төлөгдөнө гэсэн энэ хурлын гишүүдэгт мэдээлж үлмэр байгаа. Тэгэхгүй ерөнхий юмнуудад авч ингээ ороод байна. Нэгт хоёр дахь юм бол Чимбүрэн сайдаа хоёр материал дээр хоёулын дээр нь хоёр өөр цаг хугацаатай тэр уянга гишүүнээс төөрж штэ. Энд чи 25 онд эхлээд 29 онд дуусах хэвээр ажлыг энэ материал дээр 26 онд эхлээд 32 онд дуусгах гэдэг ингээ хоёр өөр материал. Тэг энд өнгөсөө энэ бид нар тараас нь штэ тий. Тэгэхээр ингээ энэ материалуудаа хүртэл таанаас чи ингээд нэм зөрүүтэй юм оруулж ирчээд тэг хурлын гишүүдийг мэдээллээр ингээ бүрэн хангадаг. Одоо бид нар араас чи ингэж хөөцөлдөж энэ олон дараа нь дахиад өөр материал орж ирэх юм уу? Тэг энэ байдлаа юу гэж харж байгаа юм Чимбүрэн сайдаа? За дараагийн асуулт. Энэ хэдийн хугацаанд энэ юу н судлагдаад ямар нэгж байгуулагдаад энийг явуулсан бэ? Ер нь цаашдаа энэ зээл чинь дотоодын барилгын компаниуд дотоодын ажил хүчийг дэмжих юм уу? Дэмжихгүй явах юм уу? Энэ дээр одоо бас сангийн хамчууд юм уу? Эрүүл мэндийн сайд бас нэг хариулт өгчүүл зүгээр байгаа. Тэгээ нэг үндсэн юм. 3 асуултанд хариулт авчаад тодруулъя. За хариулт 2 номер. За сангийн хамт дулгаа гишүүний асуултанд хариулъя. Софтвер бол юу яа? Одоо бол 4.2% байгаа. За энэ ингээд хүүхчгүй учраас энэ Америкийн холбооны нөөцийн хүү хідээр тогтнон тэрнтэй уялдаж өсөж бурдаг. Одоо ийм хүү байгаа. За энэ бол цаашаа бол ерөнхийдөө буурах хандлагатай гэсэн ийм мэдээллийг бол Америкийн холбооны нөөцөөс мэдгдсэн байгаа. За тэгээд бид нар бол тэр одоо байгаа хүүгийн төвшин тооцох юм бол тэгээд зээлийн ашиглалт бүрэн гарсан тохиолдолд нийт гарсан зээлийн ашиглалт буюу 34.5 сая долларын бүрэн гарсан тохиолдолд 2 сая $2 зээлийн хүү одоо жил бүрэн төлөх юм байна гэсэн ийм тооцооллыг ерөнхийдөө танилцуулгад оруулсан байна. Тэгэхээр зээлээ хэдийгээр ашиглан тэдний хэмжээгээр ерөнхийдөө хүүд ороод явна гэсэн үг. Хүү тооцогдоод явна гэсэн үг. Бид нар ашигласан дүн дээр л зөвхөн хүүд төлдөг байгаа. Ашиглаагүй дүн дээр бол хүү төлөхгүй. Ашиглаагүй дүн дээр бид нар бол нэг хөрөнгө баталгаажуулсан төлбөр буюу жилийн 0.5% ийм шимтгэл төлдөг байгаа. Чимбүрэн сайд. За тэгэхээр түрүү хэлсэн төслийн нэгж бол үндсэндээ Люксембургийн банк улстай бүтэн 24 жил хамтарч ажиллаад хүний нөөц бэлтгэх Монгол улсад зүрх судасны өвчлөлийн нөхцөл байдал тэдгээрийг одоо эмчлэх энэ бүх боломжууд нь бол одоо нэлээд сайн бүрдсэн байна гэдэг үндслэлээр төрөлцсөн нарийн мэргэжлийн эмнэлэг барья гэж тохирсон. За тэгээд одоо төсөл маань бол 26-аас 32 он. Энэ сүүлд өгсөн материал бол 26-аас 32 он баригдаж дууснаа. Ер нь энэ том зохицолбор. Гэхдээ энэ 29 оны төгсгөлд бол ер нь барилгын ажлаа дуусгаад тэгээд үргэлжлүүлээд нөгөө одоо тохируулах Монголд одоо нутагших боловсон хүчний бэлдэж дуусгах төслийг бүрэн хүлээлгэж өгөх гэдэг хугацаагаа хүчээр. Тийм учраас 29